Энэхүү зохиол маань нэг ахлах сургуулийн сурагч зам өндлөн гарч байгаагаар эхлэх ба энэ зам дээр түүний юу хүлээж байсныг тэр хизээч төсөөлж байсангүй. Яг зам өндлөн гарах тэр мөчөд маш хурдтай том тэрэг гарч ирэн түүний хэврэг амийг зөөвлийн гудамжаар нэг тарааж орхив. Гэхдээ бүх зүйл дуусаагүй байв. Нүдэнээ хартал тэр ер бусын ертөнцид ирсэн байлаа. Яг энэ мөчөөс эхлэн түүний амьдралд адал явдал бахар хатуу тулаанууд эхэлсэн юм. Эхэндээ маш хэцүү байв. Энэ бүх зүйлийг даван туулах гэж тэр хөвтлээ үйлсэн ч гэсэн гэрт минь аав ээж минь намайг хүлээж байгаа шүү гэж өөртөө урам өгч байв. Энэ ертөнцид түүнийг түшиж тулах найз нөхөд байсан болохоор тэрээр дасан зогчиж чаджээ. Дайны өдөр ирэхэд маш их цус асгарч олон ч нөхдөө алдна. Гэхдээ үүний араас олж авсан ялалт тэднийг улам зөрөгтэй улам хүчрхэг болгосон. Энэ өнгөрөөсөн хорон мөч бүр түүнд маш үнэтэй дурсамж болон үлдсэн. Надад хамгаалахгүй болохгүй хүмүүс бий. Надад энэ ертөнцийг тэр ад чөтгөрүүдээс аврахгүй болохгүй шалтгаан бий. Эцэст нь нээж аваа. Миний аяллаа төгсгөл ирж байна. Би чөтгөрийн эзнийг алах ёстой гэж манай баатар аав ээжтэй загтал бичв. Ингээд маш удаан үргэлжилсэн дайн тулаан тэмцлийн эцэст тэрээр чөтгөрийн эзний өмнө ирээд байна. Түүнийг дийлж чадвал энэ ертөнцийг аварч би та хоёр дээрээ очих болно. Аав ээжээ. Удахгүй уулзцгаая. Чөтгөрийн эзэнтэй тулдахаар манай баатар бэлэн болоод байна. Энэ тулаан маш хэцүү байсан ч гэсэн гэртээ очих хүсэл нь түүнд юунаас ч илүү хүч чадал өгсөн юм. Чөтгөрийн эзэн ялагдаж энэ ертөнцид үрдийн инх тайван ирчээ. Хүн болгон манай баатруудыг багтан шагширч магтан сайшааж байв. Энэ хүү баярыг улс орондоо яриа тэмдэглэж манай баатрууд ч гэсэн хүснээрээ баярлцгаав. Гэхдээ гэртээ харих хүсэл нь түүнийг гүн бодол автуулсаар байв. Энэ бүх хугацаанд түүнийг түшиж тулж байсан охин түүнд ингэж хэлв. Баярлаа. Манай ертөнцийг аварсанд анх их уйлгамхай залуу байсан. Одоо харин ийм хүчрэг баатар болсон байж шүү дээ. Бид бүгдийг даван гарч чадлаа гэд яртал манай хоёр өөрөө ирэхгүй уйлж эхлэв. Түүний найз нөхөд болон хайр тохино нь түүнийг энэ ертөнцид үлдэхийг ятгсан боловч тэрээр гэрлүүгөө буцахад нэгэн шийдсэн байв. Ингээд сүүлчийн удаа манай баатарт ад жаргал бүх сайн сайхныг хүсье өрөв. 3 хоногийн дараа сөүлд. Та нарын буруу бич. Би та нарын ертөнцийг аварч чадсан боловч өөрийнхөө аварч чадсангүй. Гэрээ орхиод өөр ертөнцийг авраад явж байгаа хооронд гэр бүлд нь маш амар зүйл тохиолдсон байв. Ашгүй удаан хугацааны дараа гэртээ ирээд хонхоо дарахад шал өөр танихгүй хүн хаалга нээж өгөв. Энэ манхаа маань энэ новшийн нийгэм ямар ч эрүүл ухаантай үнийг хар дарсан зүүжиг хар ангал руу түлхэж чаддаг гэдгийг харуулсан бас нэг жишээ гэдгийг бид нар удахгүй мэдэх болно. Түүнийг эзгүй 8 сарын турш ээж нь хүүгээ хайж постэр тарааж яваад машинд ариулж газар дээрээ бурхан болсон байв. Миний хүү яа зүгээр алга болох вэ дээ гэж ядаргаанд ортлоо хүүгээ хайсан түүнийг үхэлд хүргэжээ. Ингээд хүүгээ эхнэрээ алдсан аав нь бүх зүйлд өөрийгөө буруутгаж амиа хорлсон гэдгийг олж мэдэв. Түүнийг алга болсноос болж олон нийтэд удаа дараалан шуугаан тарьсан байв. Хэдий эцэг эхийнхээ хойноос гачуутсан ч гэсэн тэрээр өөрийн амьдралдаа буцаж орохоос өөр арга байсангүй. Гэхдээ түүнийг хүлээж авах ямар ч сургал байсангүй. Олон нийт ингэж алга болсноос нь болж эцэг эх нь ам өргөцсөн гэж түүнийг буруутгасаар байлаа. Хаан ч утсан эцэг эхийнхээ хайрыг даадгүй золбосго гэд манай хүн рүү нүүр нүдгүү харааж байв. Найз нөхдөд ч гэсэн нэгэнт гуйлагчин болсон түүнтэй найзлахыг хүсэхгүй байлаа. Ах дүү нар дээрээ очиход тэд хэнээс ч илүү түүнийг үзий ядаж байв. Эцэг эхлүүгээ ямар ч үг хэлэхгүй яаж ингэж алга болддог байна гэд цогцоо зайгүй нүдэж гарав. Түүний тарьсан шууганаас болж эднийг ч гэсэн бизнесээ өргөжлүүлж чадахгүй дампуурч бөөн өрн дурсан байв. Ингээд идэгч хоолгүй годомчин таягдсан манай хүн сүүлчийн хэдэн дөргөө гаргаж харахад юу ч авч хүрэх хэрэггүй байв. Энэ юу вэ? Энэ юу вэ? Энэ юу вэ? Надад юу ч алга, гэр бүл алга, мэрэгжил алга, найз нөхөд алга, бас мөнгө ч алга. Ийм хариу барих юм гэж юу? Би өөрийн амь насаа золионд гарган барин байж хүн төрлөختнийг аварсан байхад надад яаж ийм зүйл тохиолддог байна? Ингээд годамжаар өөргөө харааж зүхэж алхаж байх хооронд санаандгүй нэгэн биерхүү залуутай мөрлөх ба замаа харахгүй явсанд нь бөөн уур болж хажуунаас нь дагаж явсан охин нь хүртэл бүтлгүй хүүрвэ гэж шоолж гарав. За яах вэ? Миний найз охин баяртай болохоор би чамайг энэ удаа зүгээр өнгөрөөе гэхэд хөөе чи яагаад гуниглахгүй байгаа юм? Юу буцаад чи ертөнцийг авраагүй учраас гуниглахгүй байгаа үстэй. Би юу хийх ёстойгоо одоо л мэдлээ. Би бүх хүнийг гунигтай болгох ёстой юм байна. Сургуулийн бацаан чи юу уйлаад байгаа? Амаа уурж тастуулмаар байна уу те? Яг энэ мөчөд түүний амнаас нэгэн шидэт үг гарах болно. Энэ үгийн манхвагийн зохиолыг тэс оронгоор нь эргүүлж цочиртон үйл явдлыг бидэнд харуулах болно. Надад харуулаач. Sword of Durand. Энэ нөгөө аниме үздэг бацаануудын нэг биш. Ваа гэд инээж хооронд
Өнөөх би эрхүү залуу сэлэм дураандын мөрөнд оногдсон ердөө гарна үлдэх болно. Энэ удамжаар нэг орилон болох үед Сэлэмбаатар маань өөрийн сэлэм хуйг бүгдийг дуудаж тулааны горимдоо орж байна. Дайсан бүх хүн төрлөختөн. Би бол Баатар, намайг юу ч гуниглуулах ёсгүй. Би шагналаа хүртэх хэрэгтэй. Ингэж Сэлэмбаатар бүх хүчээрээ сэлмээ далаах төдийдл маш хүчтэй дэлбэрэлт болж Сөүл хотын төв газрын хөрснөөс арчигджээ. Дэлхийг аварсан баатрууд маань ад жаргалтай төсдөг бол энэ тийм амар амгалан зохиол биш. Сөүл хотын Кансео муж хормын дотор юу ч үлдэлгүй үнсэн давхарга болон хувирав. Ингээд дараагийн зураглал 3-7 хоногийн дараа үргэлжлэх ба бүх ард иргэд Сэлэмбаатарын хадлагаас дайжиж нүүн сэлжиж байгаагаар харагдана. Харин бидний одоо төвлөрөх дүр бол гэр бүлтэйгээ дайчиж байгаа нэгэн сурагч залуу. Дүү охин нь яагаад аавгаа үлдээгээд нүүж байгааг асуухад Бусан гэдэг газар уулзъя гэж тохирсон гэдгийг хэлнэ. Энэ зохиол тийм амар тайван зохиол биш шүү дээ. Яг энэ мөчөд гатар бөөн шууган болж хүмүүс гүйлдэж эхлэх ба Сэлэмбаатар ирж байна гэж цагаан хоолоогоор орилохыг сонсов. Бидэнд одоо цаг алга бүгдээрээ машинаас гараад алхацгаа. Бидний хэлснийг сонсоод игнээ барин алхацгаа гэж орилж байхад тэнгэрээс машин шидэгдэж ирэн цагаан хоолойтой хүнийг бяцлав. Хүмүүс орилолтон хашгирцгааж бөөн шууган дэгдэхэн дэр бүх хүмүүс гүйлдэж байхад манай сурагч ч гэсэн дүүгээ хөдлөөд дунд нь цутааж байна. Гэхдээ тэдний ард аль хэзээ Сэлэмбаатар ирсэн байна. Энэ хүмүүс өөрсдөө цутаж чадна гэж бодож ингэж амь тэнцэн гүйлдэж байгаа мó те. Дотор мухармаар бусдыг өхүүлээд өөрсдөө яаж амьд гарна гэж боддог шар шавхруунад вэ? Би бүгдийг нарчиж хаях болно. Харин манай сурагч хүү болохоор дүүгээ тэврэн эцсийн найдлага болон гүйж байхад дүүгийнх нь бамруулш хүнтэй мөргөлснөөс болж гарнаас нь унав. Энэ бамруулшин тэгээд бас зөндөө дурсамжтай юм бэлээ л дээ. Тэгээд тэр машины доогоор орсон гэхээр нь дүүгээ нэг машин дээр суудгаж үлдээгээд бамруулшиг авахар явна. Маш тэнэг үлдэл. Бүгдээрээ хамтдаа гүнэглэлцгаая. Ашгүй авчлаа гэж хэлээд машин доор бүлтгэж байхад Баатар сэлмээ далаасан юм. Яг юу болсныг гайхаад сурагч хүү босоод ирэхэд энд байсан бүх хүн хомхын тоос болсон байхыг харав. Яг юу болоод өнгөрөвгээд дүү ээж идрээ хайн сандран ийш тийшээ харж байхад нэг зөөлхийн юм дэргшгэж сандраад хартал чулуун дарагдсан дүүгийнх нь гар байхан дээр. Үгүй дабин гээд нөгөө чулууга хөмөрөхөд үнэхээр л дүүгээс нь гарнаас нь өөр юу ч үлдээгүй байхан дээр. Чиний нүд над таалагдчих байна гэд Сэлэмбаатар ойртон гэрв. Наад нүд чинь бүхнээ алдсан хүний нүд байна. Миний хамгийн сайн мэддэг нүд. Би чамаас асууж байна. Чи үүнийг хийсэн үү? Чи юм уу хөгийн новш? Би чамайг өөрийн гараар алах болно гэд арамтуур барин дайрахад Сэлэмбаатар юу ч болоогүй юм шиг ганц гараараа багал зуртан авав. Өөрийгөө хэр удаан ингэж чадна гэж бодов гэж хэлээ. Цээжин дундуур нөгөө балиар том сэлмээр сөлбөж хаяв. Ингээд аль хэзээ өхөж эхэлсэн сурагч залуу амьдралаа нэг эргцүүлэн бодов. Хэнийг ч аварч чадаагүй дээ гэж гэмшиж нулимс сасруулан нүдэ анив. Баатара босоорой Ноёнбаатара гэд сэрхэд нөнөх хүзэн ядаж байсан Баатар гэдэг зүйлээр өөрөө бас дуудагдсан байхыг олж мэдэв. Сурагч залуу маань Баатар болон дуудагджээ. Сэлэмбаатарын хядлага ихснээс 1 жилийн дараа засгийн газар нуран унжээ. Баатарыг дийлж чадах ямар ч хүч үлдээгүй байна. Мөн Сэлэмбаатар бас ганцаараа биш болсон гэдгийг бид нар олж мэдэх болно. Хүн төрлөختнөөс өшөө авах гэсэн өөр баатрууд ч гэсэн түүнтэй нэгдсэн байна. Тэгээд бас эдгээр баатрууд нь Солонгосыг хувааж аван удирдах байгаа гэдгийг харуулах ба тэдний нэг нь Жээжүү арлыг хариуцж авсан Голем Баатрыг бид нар харах болно. Энэ нүд шиг хэлбэртэй голем Жээжүү арлаар нисэж ажиглаж байгаад нэг том сэндвичэн байгууламжийн хажуугаар өнгөрөх ба энд хүмүүс унтаж байна. Тэдний дундаас нэг охин үхэх юмсан. Үхээд өгмөр байна гэж хэлэхэд битгий тэгж хэлээд бэ. Чи биднийг мухан шүү дээ гэж хажууд нь байгаа охин хэлэхэд тэгвэл бөөнөрөө үхий л та. Ийм ертөнцид амьдрч яах юм бэ? Эдэр гэсэн чинь нөгөө охин бид нар амьд үлдэхийн тулд өдийг хүртэл явсан штэ гэж уйлаад ундаг. Яг энэ үед хаалгыг хэн нэгэн маш хүчтэй зөхөж орж ирэх ба энэ спикер бэхэлсэн гар хэлбэртэй хөшөө байна. Зогсцгоо хог шаарнуудаа амьдрмаар байвал босч ажиллаа хийцгээ. 48, 49, 50 гээл юу ойрлоод эхэлнэ. Ажилдаа гарцгаа хурдалцгаа гээд гараад ирэхэд нь саний хөшөө маш холноороо байх ба нэг игнэн жагсаасан байна. Хар өглөөгөр гарч ирсгэлсэн хүмүүс хөлдөж өгөх гээд чичрэн зогсцоож байна. Ингээд Голем Баатар гарч ирэн урдаа байсан шорооноос спикер шиг юм хийснэ. Шинэ өглөө эхэлцгээлээ хүмүүсээ. Эмэгтэйчүүд нь гарч хоол хүнсээ цуглуулцгаа. Харин эрэгтэйчүүд нь барилгын ажил хийх болно. Яагаад бүгдээрээ гутарцгаасан юм?
Та нар ажил хийх дургүй байгаа мó те? Та нар бүгд энд байгаадаа баярлах хэрэгтэй. Хэрвээ та нар цус сорогч болон шүтлгийн баатруудын арианд байсан бол яах вэ та нар мэдэж гэнэ үү? Тэд нар та нарын цусыг сорж зүгээр цус сорох сав болгох болно. Харин шүтлгийн баатрууд харин та нарыг зүгээр байнгын шүтлэг шүтдэг галзуу хүмүүс болгох байсныг та нар мэдэж гэнэ үү гэж хэлэхэд бүгд доошоо харан хэврээ байх ба Големын баатрыг уурлуулсан байна. Ингээд гараа наслах гэж байгаа юм шиг өөрөхөд бүгд айж цугтцгаав. Бүх гар хэлбэртэй големууд ч гэсэн яг ийм хэлбэртэй болж насалж эхлэх ба түнд нь оногцсон хүмүүс юугүй нөхлөөлөн газар дээр үхцгэх болно. Харин нөгөө амьдрах болно гэдсэн охин чин оногдон үхгээд хөвтөж байна. Үүнийг манай охин харж зогсон. Юу мухах би дахиад л амьд үлдчихлээ штэ гэж хэлв. Амьд үлдэхийг юунаас ч илүү хүссэн хүмүүс нь үхэж харин үхэх хүссэн нь амьд үлдэж байгааг харуулна. Хонь ямаануудаа хурдхан ажилдаа орцгоо. Үгүй бол би бүгдийг чинь алах шүү гэд бүгдээрээ ажилдаа орж байна. Дараагийн сцен ийм нэг эмээ манай охинтой ярьж байгааг харуулах ба энэ охины өдрийн хураах ёстой жимсний нормыг энэмгэн бас гүцээгээд хураажээ. Насаараа ногоо тарьж байгаа болохоор ингэж хурдан хурааж чадсан байна. Үүгээрээ манай охиныг явж сайхан амар гэд энэ нүдчиг големоос бас болгоомжлоорой гэж цагтаг. Ингэж нөгөө охин далайн эрэг рүү гарч ирэн уйлж суув. Уучлаарай. Би чиний ард зогсож байсан. Би чамайг мухчлаа. Намайг уйчил гэд уйлж гарна. Тэгтэл нэг хачин чимээ сонсоод хартал цэргийн хүн гараад ирсэн. Хоол байна уу гэж асуухад өөртөө байсан бүх идэх юмаа өгөв. Ийм зүйл асуух нь буруу гэдгийг мэдчихвэн л та. Гэхдээ манай хүмүүс бүгд хоолгүй олон хонж байна. Дахиад идэх юм аваад ирээч гууж байна гэд ядаргаа болоодсан болохоор аргагүй ирэхэнд хоол авчирхаар болдог. Тэгээд та нар тэгвэл баатруудтай тулдах уу гэж асуув. Мэдээж бид нар эцсийн цусаа хүртэл тулдах болно гэж хэлхийг сонсоод хонглын эцэст гэрэл асан баатруудыг дийлж магадгүй юм байна гэсэн найдлага төрөн хоол авчирхаар хамаг чадлаараа хурдалдаг. Энэ хүртэл амьд үлдэхдээ олон хүний үххийг харсан манай охин магадгүй энэ л тэр баатруудыг зогсоох арга байх. Би өөрийн бүхнээ зориулж болтугай баатрыг хөнөөхөд туслах болно гэж дотроо өөрийгөө хурцлаад хоол аваад буцаад ирэхэд нөгөө голем баатар чинь ализын үрээд ирсэн бүх цэргүүдийг пицтаад алсан байв. Нэг гар хэлбэртэй голем нь охиныг бариад авав. Яаж юм бэ дээ? Нүчиг голем миний эсхийг яриа хянах болоогүй байсан шүү дээ. Би харагдахгүй явсан гэтэл яаж чи биднийг харчив гэд хэлэхэд чи ганцхан голем баатар бүхэл бүтэн арлыг ажиглаж байсан гэж бодсон юм биш үз гэл үл үзэгдэгч големнууд гараад ир гэж хэлдэг. Бурхан минь энэ алс хязгааргүй олон големнуудыг хараач. Манай охин үнэхээр дүүрчээ. Хизээч дайралтэрч магадгүй болохоор ердөө цөөхөн хідэн голема хүнд харагдахаар болгосон байдаг гэсэн үг. Логикийн хувьд бол үнэн л дээ. Чи өөрийнхөө ийм хүч чадалгүйтэй гомд мэдв гэд охиныг багуугаар бяцалж эхлэв. Ингээд өөрхөн бүх амьдралаа эргэцүүлэн үхэхийн өмнөх боддууд тодлогоод нь эргэлдэв. Хэн байх нь хамаагүй энэ баатруудыг хөнөөгөөд өгөөч гуй бидний төлөө тулдаач гэж хашгирах яг тэр мөчөд тэнгэр дуугарч аянга цахилан маш хурц тод өнгөтэй гэрэл газар нэргэн буу. Голем баатар чи хинбэ гэж асуувал харин охин болохоор нулимс асгаруулan найдлагын оч дахин асуув. Зохиолын энэ хэсэг бол маш том цэцэрдэм хэсэг ба бид бүхэн жинхэнэ баатартайгаа уулзч байна. Эхэнд Сэлэмт баатрын гарт гэр бүл дүүгээ алдсан сурагч хүү баатар болон буцаж иржээ. Энэ манхва баатар эргэж ирсэн гэдэг нэртэй ч гэсэн яг Сэлэмт баатрыг биш харин хүн төрлөختнийг аврахаар буцаж ирж байгаа энэ жадны баатрын тухай гэдгийг эцэст нь бид нар олж мэдэх болно. Ноёд хадагтай нараа жинхэнэ баатар эргэн иржээ. Энэ баатар зуутагдж очсноос хойш хорон бүрийг зөвхөн өшөө авахын тулд өөрийгөө бэлтгэж тасралтгүй тулдсаар түүхэнд байгаагүй хүчрэхэг баатар болж буцаж иржээ. Жадны баатар маань бусад баатрыг дийлэх болов уу? Сэлмний баатараас ашгүй өшөөгөө авч хүн төрлөختнийг солонгосыг аварч чадах уу гэдгийг удахгүй мэдэх болно. Ингээд баатар эргэж ирсэн гэдэг манхваны эхний хэсгийг ярьж өглөө. Энэ манхва маань одоогоор 119 чаптер гараад байгаа. Та нар үргэлжлүүлээд нийтдээс уншиж болно. Би хувьдаа ийм сэтгэл хөдлөсөн төөрн хараагүй удсан болохоор та нарт ярьж өгөхдөө үнэхээр сэтгэл догдолж байлаа. Аниме recap хийдэг ч гэсэн хаяада ингэж манга эдэр оруулж байх болно. Тийм болохоор лайк, subscribe дарж дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзцгээгээрэй. Бас хонхоо аал болгоул энэ channel-аас байнгын мэдээлэлтэй байдаг шүү. За ингээд эцэст нь урайгаа хэлцгээе. Миний цайзын тоосго болж бүгдээрээ бат зогсцгоё. Stand tall fortress. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр. Bye.